Миний шил бүр саяны тоорон зэнийг урагшлаад уртлын судал руу явцсан. Түрүүн хошуу яриад байсан шүү дээ. Яана хошуу ахгүй гэл бүгд утас цэнэггүй амар гонигтайс ахгүй. Нэг балга юм стори хийхгүй уучих болдгүй юм. Oh my god. Бараачсан. Тэгээ Малайз дээр бол манайх энэ заавал байрлаасаа. За одоо бүр идэх болохгүй юм одоо. Брэндүүд төвлөрсөн, одоо арай лакшри брэндүүд төвлөрсөн, одоо Pavilion гэдэг агуу алдартай хэсэг юм байна. Яг энэ Малайзта бараг 4 замын улсаар нь тэр чигтэл брэндүүдээр ингээд дүүрсэн. Намайг хичээндээ оруулах байх юм солонгост орсон гэд. Тэгтээ бүр айгуу гоё юм аа. Яалтчгүй гялцал орчим үнэхээр мэдрэгдээд шүү. Би тэгээд энд нэг гоё кофе ууд юм уу? Нэг гоё харуулцтай газраас кофе уугаад дараачийн төлөвлөгөө болохоор буудлынхаа пулд очиж гоё сэтгээнэ. Mr. Sexy Smile looking for to see you. I hope I will lose control. Love you every night, but checking the time. За бид цэний барилгын эсрэг талд гоё кофе уух чинь гоё амттай юм уцгаагаа. Тэгээд ерөнхий буудлын руугаа очиод бассейнд орцгоо. Нар болж штэ. Тэгээ бүр шөнө болохоор бассейнд орчоод дахиж гарч ирээд тэнд зураг даруулна. Хаагээл тэгээд яа зөр нөө тод өсний өнгөтэй болохоор тэгж байгаа хаа. Өсний өнгө тод агаад тэгээд нөө нэг жоохон анхаарал татхуйц топ өмссөн болохоор тэгж байгаа. Зүрхтэй амар хараад байна гинэ хаагийн намайг. Тэгээ би яах вэ? За. Энд ихтэй бас аюу гоё. Мөнгө үрж болох л газар юм те. Би тэд юу ч аваагүй та харж байгаа. За яг энэ хавийн яг замынхаа нөгөө талд юм хөөрхөн террасан дээр кофе шоп байна. Тэгээ яг эндээ бас төвдөө гэхээр үнэтэй юм болов гэсэн чинь бас гайгүй. Гайгүй юм шүү. Тэгээ. За бид нар захиалга хийлээ. Захиалга бүр арай гоё. Гэтэ нэг тийм үгээд ч тээ. Нэг балга юм стори хийхгүй уучих болдгүй юм гээд энэ тал дээр нэг тайлбар хэлээч байна. Энэ зүгээр өөрсөндөө хадгалж авч байгаа. Дараа нь үзэхэд ийм юм уусан штэ гэ мартахгүй тулд ахгүй юм чаас тий. Ер нь аялын идж байгаа бүх юмыг л стори бүр мартахгүй хийх хэрэгтэй. Тий. Заавал зургийг дарах ёстой. За золоо хинэн, за дөөдөх үгээс айс американо. За бунхигаас гоё юм. Айс матча. Йоо энэ юу? Жорслаа. Маза. Oh my god. Дараачдээ. Энэ бүр яа игээд байгаа юм бэ? Хардаа. Вау, тийшээ нөө тэнд хараа харчихал та. Йоо бүр дөнгөж сая 7 цагт гэрэл аслаа. Гэрэл насаад 8 минут болж байна. 8 минутын өмнө гэрэл ассан. Яа, бассейн бүр жаргачжээ. Хамгийн өндөр 51 давхартай байгаа. 51 давхартай пүүл нэт юм байна. Хүүхдүүд зөндөө шүү дээ. Яасаа хөөрх юм. Хүүхдүүдтэйгээ ирмээр байна. Орчим минут орсон. За тэгтгүй. Гэтэ яг бассейн сэрүүхэн байсан уу? Орцсон ч гоё байсан уу? 11. Сая бүр нэг залуу бүр зовж гинэ. Найз охин зураг таглаа. Газар мазаа бүр зэмлээс оцсон бүр ёо нөгөө юмтэй бүр ууралцсан. Аялал ер нь гоё зураг дардаг байх хэрэгтэй тий хараа. Тэр бас давуу тал болоод тэгээд хурдан одоо дуусчвал дараа нь гоё. Гэтэ Малайз дээр бол манайх энэ заавал байрлаасаа. Энийний пул бол зүгээр хамгийн гоё харуулцтай юм байна. Яалчгүй 10-аас 10. 10-аас 100. Зя. Бассейнд ороод гараад ирсэн. Одоо оройн твин таврыг очиж хажуунаас нь хараад тэгээд тэнд нөө алдарт зураг авахулна. Яа, эсэх ажил шүү. Зураг авах ч юу н ажил юм биш үү? Тэгээ хоорондоо ярилцсан битэд хүний 5 хосын 10 зураг авахлаад болоо. Тийм ер нь хязгаар хэрэгтэй юм бэ. За одоо бүр идэх болтгоо чих энэ одоо аяллаа хоолны тоон гүйтэн гэж аах уу. Турк хоолноос оож удаад, энэтхэг хоолноос оож удаад ер нь ингээд
Яг нэг тимийн мэдээ гэсэн хүсэлгүй болчих юм. Яамар ч юм бтэ. Хүмүүс тэгээд нэрээстэй сэлэн гэхээсээ илүү зураг авахулгал гэх юм. Тэнд юу л зураг дарсан нөхрөөд байд юм бэ. Нэг ингээд юу флашлайт авсан нэг ингэсэн ингээд юусэн. Тэгэхнэр таалагдахгүй тэрэ. Би бас ярьцангуу гайгүй юм шүү. Би бол бас гайгүй нэг 15 зураг орчим авахулсан 20 ч юм уу. Энд ингээ оруулснаа заа миний авахулсан зураг. Тэгээд бусад хүмүүс бараг өстө нэр хажууд бараг 40 50 минут орчим зураг даруулж шин. Тэр нөхөр өстө шийтгэгдэж байна өрх. За тэгээ манайхан битүүрийн инстаграмыг дагаарай. Инстаграм дээр бас ганц хоёр рилүүд ийм влог ороход ерөнхийдөө тий. Пост рилүүд орсон байх олон тэгээд инстаграм хаягаа энд ингээ биччихье. Гарцгаая. Яндорсоо манайха. Би тэгэд түрүүн хошуу яриад байсан шүү дээ. Яана хошуу байхгүй гэл бүгд утас цэнэггүй амар гонигтайс ахгүй. Ер нь утасны цэнэг дуусаар хүмүүс жоох ингээ гонигэлцдэг. Тэгсэн чинь ингээ шкафууд хайж явж байгаад галтгооны бүх шкафыг онгойлгосон чинь азар урцгагч байсан. Бүр амар гоё гайс та одоо ингээ бүгд power rank уйцгааж ин түрүү уцаа уяад уцсныхаа цэнгүүдийг бол дүүргэсэн одоо power rank. Би чадсан. За битэр TV тавар руу явах гээд ингээд өрөөнөөс гарчсан чи ижлэг өвцөн гэсэн тий. Бонхи ингээд минийхээс яг бид дөрөв TV тавар руу явлаа. Алхаж явна. Ойрхон бах гэдэг. Угаас хол байсан чи яа алхана. За би тэгэд баг ирсэн. За ер нь баг гэж ирчихсэн. Тэгтээ нөгөө талд нь гарах байгаа. Энэ талтаа болохоор ийм хөрхөн усан ориглууртай. Хүмүүс цагаа өнгөрүүлэх хэсэгтэй. Тэнгүүтээ доогоороо зөндөх дэлгүүр үүдтэй юм байна. Вау. Үнэхээр гайхалтай. Амар үзэсгэлэнтэй харагдаж байна тхүү. Хүн гараад яг зураг авахуулах тийм ахуулж байгаа эсгүүд мэсгүүд ингээд зөндөө идэв гэсэн тийшээ шууд явцгаая. Эсрэг талд нь гараад ирсэн чи яасан гэж оо my god тэгээд дэвшлээ. Йоо, эцэг юм шүү. Яа, ямар өндөр юм бэ? За тэгээд заяа яг ингээд энэний шууд чанх миний харалтаа зөндөө олон хүмүүс зураг даруулж байна. Бүр үнэхээр зөндөө олон хүмүүс. Тэгэд хүмүүс энийг ингээд одоо нөө зураг даруулж байгаа хүнийг дарахтаа хэвтэж дардаг гэсэн ш таараа. Бүр ингээд хэвтэж байгаа дардаг гэсэн. Тэгэхээр чи яах вэ? Тэгээд нэг иймэрхүү одоо жоохон холдож байгаа зураг даруулбал яг ингээд ихэр хоёр цахаг маань бүтэн гарна. За тэгээд миний камера бэлт. За ингээд хүмүүс хараа бүр ус ориглуурын голд хүртэл бүр орж байгаа зураг авахулчт юм байна. Ерөөсөө энэ яаж зураг авах боломжтой тэр нөхцөл байдлаар бүгднгээр нь даруулж байна. Тэгээд зөндөө хүмүүс. Тэгээд энд бол нэрээ хараа. Гэтэ ганцхан энэ биш заяа. Чи эсрэг талыг харуул та. Энэ байдлага руу ч гэсэн хүмүүс айгүйх зураг даруулж. Энэ бас гоё юм те. Малайз бол нүд баясгам гоё газар байна оо. Би бол Сингапур ороогүй нэг харамсахгүй байна. Малайз дэсэндээ бол үнэхээр гоё. Тэгээ ингээ ус ориглуурын голд ороод ирсэн байхад ямар ч эрсдэл алхаа угаасаа. Тэгээ энд байх тусмаа гоё юм байна. Нэг тийм нэг гоё мэдрэмж. Тэгээ андуураа над руу шүрчгүүд. Юу зураг авахулгууд шүү дээ. Яа, их л ядарлаа. Их л ядарлаа бүр үнэхээр. Жохон уур үрд юм байна шүү. Бүр хөөс гарчлаа бүр. Бүр нэг амар сайн юу хүсэж байгаа гэмээр юу ч хүсэж тийм олон зураг авахулаад байгаа юм те мэдхгүй юм. Өнөө уусаа нэг дарж өгдөг хүмүүс байд юм байна. Тэндээ айгу үнэтэй ах тийм дээ. Нэг зургийн үн байгаа л да дарж өгдөг гэрэлтэйгээ явж байгаа хүмүүс зөндөө байна. 어저 거기 앞에 들어갈까? 거기 앞 한 번 더 가. орж үзээгүй өргөё. 가자 그래. 진짜 진짜. турк юм шиг уг нь дуртай л да. Турк бол тэгтэл жоох хэцүү байна. 괜찮아. 아무거나. өсөж байгаа юм чинь те. 어떡해. Ээж үнси. Иргэсийг гоё харуулал та Тэмүүгийн. Өө дөө. Иргэсийг. 어지민우리. 자, 오, 잠시만. Бид дахин зовж байна. Энэ зовх сонголтыг хаагийн стоор ингээ зураг утсан дээр баахан зураг даруулчаад ингээ буцах замдаа зураг гараагүй юм шиг байна. За ингээ хүнээр даруулчих гэд хэлсэн биш. Нөгөө өмнө нь бүр ингээ бараг сая хаагийн дээрийн зургийг 30 минут чахварлаа. Одоо дахиад манай хоёрыг 30 минут авна гэж боддоо. Оо зүр
Болигингууд болохгүй ах хамгийн амар. Дахиад пост байна. Дахиад одоо ингээ дарж аванд олон зурга зарах одоо ингээд илүү одоо их мөнгө авах биднээс таагддаг л да. Мэдээж амар олон гоё зураг гарсан байвал бид нар заавал худалдаж авна. Тэр нь 10 одоо юу энтхийн мөнгөөр 10 рингит. Тэгэхээр одоо тэр Монгол мөнгөөр нэг замд нэг 7000 орчим юм уу? Нэг зураг. Манай зарч. Биш гинэ. Өөрсдийн по. Ингээд би тэгэд хөссөн по заахгүй биш. Ингээд бүр ингээд заавал одоо би ингэсэн байж тээ. Эмэгтэй л ингээд зогс гэ. Тэгээд аахгүй. Хөвгчлээ. За би тэгэд орой хоолоо баг яг өчигдрийн цагтаа идэхэд 10:45 болж байна. Сая зураг даруулсараа баг тэнд 40 гаруй минут боллоо. Тэгээд өчигдрийнхаа яг орсон газрын эсрэг талд өчигдөр эхлээд ирэнгүүтээ энд менюг нь харангуйтаа орой ирээ гэд маргааш орой ирээ гэж хэлэнгүүтээ яг ирээд орж ийн. Тэгээ бас турк бол тэгээд бүгдээрээ амар сонин яасан гэж ингээд бид 2-2-ороо 3-3 ол захиалгатай яг ижлэгэн хоолоо захиалсан. Яс ядарч байна. Хэмдрэ. Тэгээ зөндөө алхлаа шүү дээ. Гэтэ гоё юм шүү. Дасгал болчихж байгаа юм шүү. Зураг авах зайлвал ер нь яг хөөх юм эхлээд 10 гэсэрнэ явандаа бүх зургийг чинь зөөр 50 төгчигээл 20 хэдэн зургийг бол 50 руу шахах гэж үздэг юм байна. Бид нар 10 зургийг 5 зургийн үнээр авсан. Бид нар мончсон биш үү? Давчин угаасаа гоё юм байна. Айгуу гоё яригч нэрэн гэсэн. Бабай гэдэг. Бабай цэцгээ окей. За бидний уух юм гарлаа. Уух юмс хавлгаа энэ аяг маяг нь ямар дончтой юм бэ те? Нилээ урт дэшигэ. Ууханда ер нь яг өсгөд гараад. Банана. Оо. За энэ үг нь хоньны махтай нэг цагаан өнгөтэй шүлэн харна амсаа үтчихэн. Яг л аарцтай шүлэн. За тэгээд энэ одоо бас нэлээд өтгөн маягийн те хоньны махтай. За баг хуурах ч юм уу. Тэнгүүтээ хоол авахтаа нөгөө гамбируу будаа юу гэж сонголтоор өгдөө байна. Тэгээ бид нэр бүгд будаа сонгосон байна. За тэгээ хоолууд ирж ин да. Амт нь ямар нэр гоё хастай. Гоё. Арт өгдөө. Дөөдөө битээр хүнхээр амар зур гамбанс нэр тавьцаа байна төхөө. Гамбанс кебаб. Тийм ээ. За золоо Instagram дээр лайв хийж байна. За тэгээ яа зүгээр ах үгээд бидэд. Шишаа айгу хямдхан байд юм байна. Нэг 10,000 гаруй юм уу те? Ер нь бол залуучууд бол ерөнхийдөө шишээ аваад суучт юм байна. Хоол ахгүй. Ундаа аваад. Тэгээ бөөндөө ширж татаад. Малайз дахь 2 хоногийн аялал ийхүү дуусч бид хэд дахин Пхукет руу нисэх гэж байна. Оо ачаага баглаад Пхукетээс бид нэрийг дахиад маш олон цагийн нислэг хүлээж байгаа. Пхукет бидний дамжин өнгөрөх хэсэг. 11 цаг. Ямар сайн цаг өрт юм бөө. Яг 3 минут 2 минутын өмнө шууд хаалгадаг шүү дээ. Байж л да. Ганц влог л да. За тэгэл би тэд одоо ямар ч зэн юугаа хүлээл гэж өгөх чинь. Гэтэ Малайзийн онгоцны бодлоо аюу гоё юм билээ те арайч харсан мэт. Тийм билүү. Бүр ингээд юу юм бэл ш. Тэр чигтээ дийлгүр. Ингээд битүү дийлгүр. Үс онгоцны буудал нь яг ингээд дийлгүр юм билээ. Бас амар тийм хоолны цэгүүд. Тийм хоолны газар дийлгүр гэд яг бүр ингээд тийм биш үү? Тийм ингээд шопинг мол шиг ингээд аюу гоё юм билээ. Тэгэхээр би онгоцны буудал руу хурдан очимоор байна. Уг нь анх орж ирж байгаа 4 ус өгсөн хүний тоогоор. Тэгсэн чинь золоо хайсаар байгаа нэг ус байна гэд. Энэ хамаагүй авч болж байгаа юм байна. Оо гээл үлдээгээ. Баахан тооцсон дуучууд усны. Өөр ингээ дээрээс ингээ баахан ус нууц газрын золоо олчдөг байгаа шүү. Нөгөө нэг
Ер нь ээжүүд чинь нөгөө юмаа хаануухан мэддэг. Хамгийн нандин юмаа нэг нуудаг газартай. Тэнгүүт яг энэ газрын нандин юмаа нуудаг газрыг би олцоогоосаа USB одоо тэр урцгаж ус мус. За бид хэдийн нислэг хаасан болоогүй юм чи сайхан энэ аваар яваад хоол мол идчихээ явна. Тэгэд энд яасан үзэж амжаагүй China Town дээр ирсэн байд. China Town гэж бичсэн. За тэнгүүт ийшээ ингээд хараа хятад хоолны газрууд, Вьетнам хоолны газрууд ингээд бас жоохон алдартай гэдэг нөө үнэлгээ сайтай газар ирсэн. Хоол нь гоё амттай гэсэн бүгдээрээ орж бас өнөөдөр гоё шинэлэг хоол иднэ. Шууд мокбай нэ. Ядаргатай тий. Иш ахын. 저기가 꽉 차서 여기에서 먹으래. 아, 네. аймаг цэвэрхэн артаа ингээд. Ер нь ингээд бүх юм нь аюу өөрхөн цэвэрхэн ингээд. Хурдан шуурхай, хоол моол тэгэл ямар ч хоол захиасан гарахгүй хоол гэж байхгүй заяа. Ямар ч газар очсон. Окей, thank you. Ингээ хоолууд нь бүгд гардаг. Тэгээ одоо ингээд меню байлаа гэхэд энэ хоол гарахгүй гэж хэлэхгүй. Тэнгүүтээ хоол аюу гоё удаан хүлээдэг. Зүгээр ингээд намайг загнаад нуруу цаашаа хараад ингээд. За менюныхаа зургийн дараа авчихсан ингээ харж байна. Тэгээд ер нь их захиалдаг хоолноос нь захиалвал мэдээж гоё амттай хоолой гэж бодоод би премиум, пресет би энэ одоо даксион гэж амттай энэс аваад тэнгүүтээ би тэд гоё банш аваад, чарсан банш аваад тэгээд амтсан будаа аваад шорлогч юм уу тэгэхээр ингээд авцаач. Өдрөө бол юм чи сайн би тэгээ хоолой идчихэд бас Малайзаас нэг хөргөчний наалт ч болохгүй авъя да тий их юм авахгүй. Сэтгэн сайд. Маза. Яг нэг тийм нэг ханжуу амтай тий. Цаана. Энэ одоо арай хурдан уу юу вэ? Шууд гараад ирэх хоол нь. Оо ногоос өнгөмөнгөөр зодчихэ. I hear them trying to change their tone now that I'm finally on. They see I got motion, so now they hit my phone. I ain't respond to the gossip cause I'm in my zone. You wasn't down with me before. За нэг жоохон аалтай байна би тэдэд. Өссөндөө хитрхи их захиалчаад байна. Гэтэ өмнө нь би тэгээд Турк ресторан ингээд 6 хоолыг гуруулаа идчихэд үгүй 6 хоолыг дөрвөлээ идчихэд байхгүй юу. Гэсэн хятад рестораныг бас арай багасчлаа. 6-аг захиалсан барсангүй. Тэгээд савлуулаад би тэгээд одоо дараагийн нислэг маань онгоцондоо хоолгүй болохоор онгоцондоо идчихгээд ерөн шийдчихлээ. Фэлт гэнэс. За цэвэрхэн газараас жоохон бохор машин байдаг л юм байна. Ер нь тэгэл бүх юм хүнээсээ шалтгаалж юм штэ. Тэгээ нэг таксинд цоосон чинь нэг ах таараад айгу жижигхэн би тэд зайг ингээд сууж байгаа тэгсэн чинь ах тэгнэ та хаашаа явах вэ? Дахиад явал намайг дуудаарай. Сайн нөхдөд би тэд крабаар дуудаад таксигаа ингээд яваад байгаа байхгүй юу? Дээр үеих нь тий яг Монголыг хөдөө явж амсан. Централ маркет. Монгийн газар ингээд ийшээ ингээд жимс мэмс юм байна тий. Тий. Ер нь бас энэ дээрээ нэг олигтой жимс хийдэг юм байна. Яг Малайзад ялангуяа. Тий. Манго? Тэгээд хөө жимс хийдэл авч үзье. За тэгвэл ороод жоох хийсчээ. Өнөөдөр нэлээ халуун байна. Өнөөдөр бүр нэлээ халуун байна. Тэгээ би тэд эндээс жоохон шопинг хийж агаад гарч ирээд жимс аваа. Тэгээ эндээс шууд онгоцны бодол явна. Гэтэ энд нэрээ хувцас харьцангуй хэмдээсэн ш тараа. Амар хөөрхөн хотолгүй зааж 14 гингут бодъё л та 340 Монгол мөнгөөр 25 гэхээр 11,000 руу хараа ингээ хөөрхөн цамц бодолгууд орж исэн. Тэгэхээр чи айгу боломжийн үнэтэй санагдсан хувцууд нь надаа өчигдөр би тэгэд яг нэг тийм аутлет руу орсон ахгүй юу? Тэгээ яг одоо нэг бид хэдийн уйлрал зурж байгаа штэ. Тийм болохоор хувцас авах хүсэл айгу буурсан. Цаашаага магадгүй халуун орн руу явах байсан бол айгу хувцас авах байсан баг. Тэ? Түүнээс бол одоо ингээ Монгол руу бодол гэж юм уу шорт яриад очивсэн нь штэ тэ. Хүүхдүүд нөө 100 өмсөх гээд байгаа мó яах гээд. Уйлрал зурж байгаа болохоор шопинг хийхгүй байна. Гараад ирсэн саяны дэлгүүрээс бас нэг ингээд намттай юм нэг авчиг гэхээр амар олон бас юутай юм бэ? Сонголттой юм байна.
Алийг сонгож мэдэхгүй. Яг эндээс авчих гэхээр нэг ачаа болох гээд одоо солонгос молонгосч бол юм аав шүү дээ. Тийм болохоор шал дэмий юм шиг болчлоо. Яа нэг 30-40 минут явж ийм хоёр юм авлаа. Twin Tower бас Twin Tower-тай мөнгө. $100 сайлуулаад ингээд ийм л мөнгөтэй өгдөө. Энэ одоо нэг 3400 лөө. Монор тий. Тэгэхээр энэ чинь гэхдээ бас хөөрхөн мөнгө шүү дээ. 7000 хуваа нэг байхгүй юу? Тэгээ энэ зоостой юм байна. За тэгээд энийг далиндуулаад аав ээжийн сэнсийг өгч явуулсан хүүхдүүдэд баярлалаа. Энэ сэнс аминд орлоо. Тэгээд та хэд бас халуун орон руу аялагч юм жижиг гар сэнс аваарэ. Тийм үү? Баярлалаа. Энд чинь энийхлээ Тэмүүгээ их үү ихчлэнгийн хэлөө. Тэмүүгээ хайнаас өгчсэн. Хүүдээ баярлалаа. Оо яа яг донт. Ингэчээс ахгүй. Микерт. Хоёр найзаасаа кофений соёл суралцж байна да. Ер нь их амар ингээд кофе өдрө болгоно хэрэглээд байдаг байхгүй. Тэгээ энэ болохоор ингээд яг ингээд кофег ингээд хоолны дараа яг байн уугаад сурцсан байт юм байна. Тэгээд хоёр бас ингээд дагаад угаалаа. Гэтэ би латте авсан. Би яг американо ууж чаддгүй. Манай гурав айс американо авсан. Би испан латте авсан. Испан латтены амтыг үзнэ. Испан латте гэдэг сүртэй тийм. За би тэгэд нэг 30 орчим минут баг явцсан баха. Жог уус төр ярангаад явчихлаа. За тэгээ малай зорон баяртай. Гоё байлаа. Дахин нэг ирэх өдөр ирэх байхаа гэж бодож байна. Хүүхдүүдтэйгээ ирэх байх уу бас бодож л байна. Яг нэг юм хот төвтэй болохоор бас жоохон ингээд нөгөө нэг зам ам ихтэй олон үнэтэй болохоор бас жоохон бодох хэрэгтэй тий. Ямар ч гэсэн Монголд очиж бодож байгаа бол нэг сард хүүхдүүдтэйгээ хамтдаа явцгаан да. Дараагийн аялал нэг сар. Гэхдээ бидний аялал дуусаагүй байна. Хаа байсан болоогүй. Одоо дахиад бид зөндөө нислэг байна. За тэгээд манайхаа YouTube сувагтаа subscribe хийгээд бид дөрвийн энд харагдаж байгаа Insta айгуудыг follow хийгээрэй. Тэгээд магадгүй яг таадыг үзэх мөчөд айгүй их аялалтай холбоотой reel болон post орсон байх тэрэн дээр зүрх. За тиймэрхүү. За Пхукетээс нааш ирэхэд бид хэдийн гар ачааг нэг сүртэй шалгахгүйсэн чи яг Малайзаас буцаад энд нэг хүн зогсчод нэг сүртэй шалгад юм байна. Энэ орохгүй байна. Болохгүй байна гэх хэмжилт хийгээд килограмын яаж магадгүй байгаад гэсэн. Манай орж байгаа ихсэн байгаа шүү дээ. Жохон нөгөө нэг тэрлүүгээ багтахгүй байна гинэ. Одоо тэрийг ягаал бод. Орж байгаа л хийчих штэ. Ямар ялгаа юм яг тэ? Нүдээр нь шаана. Харин орж байгаа одоо буцаа хийж штэ. Тэгэхээр ямар ялгаа вэ? Анди явгийг анийг өвн. За онгоц руугаа орлоо. Бид ер нь ингээд уг нь онгоцны бодол дээр айгүй эрт ирсэн нэ. Тэгэл явсаар идэл яг баг ингээд хоцронгаа алдаад ирэх юм. За бид хэдийн Куала Лумпураас Пхукет дэх нислэг цаг 1:20 ч юм уу тийм үү? Маш хурдан очиж чинь айгүй амар. Богино цагийн нислэг болохоор амар гоё. Сэтгэл өндөр байдаг шүү. Богино цагийн нислэгт. За бид дөнгөж цаяг нь хөрхгөөд маш хүчээ аваад явж байтал онгоц гівгэнд одоо торомзог гიშгээд яг уг нь унтцсан ингээд хөргөх жинда гэж унтчихсан чинь торомз маш гიშгдээд буцаад эргээд дайран дээрээ зогсоод нэг жоохон бараг 1 цаг орчим зогсох юм шиг байна. Яг хөргөжсэн байхгүй. Тэгээд амар сонио нөгөө саад гарсан юм шиг шууд торомз гიშгээд яг бүр ингээд унтцсан юмсан зочирдоо шууд шилжлээ. Тэгээд Малайзд ер нь маш олон сонирхолтой юм болсон байдаг тий. Одоо сонин гэхөө сонирхолтой гэхөө баярлалаа. Миний шил бүр саяны торомз нэг урагшлаад уртлын судал руу явцсан. Тэгээд юу яасан нэг юу байд юм бэлээ. Одоо Малайзаас Бээжин руу ниссэн онгоц Орос руу алгуулж исэн нэг тийм түүх байд юм бэлээ. Тэгэл ер нь жоохон сонин тийм түүхүүд ихтэй юм байна лээ. За хурц хөлгүүдээ бид тэгээ бүгд амар тийм сандарсан байдалтай болчлоо тий. Тийм яг. Бид хэдийн дараагийн нислэг
Яг уг нь цаг нь гайгүй 6 цагийн дараа. Гэхдээ энэ ингэж оройтвол бид тэдний дараа руу тулах магадлал маш өндөр. Тийм болохоор уг нь бол цагтаа очивол бид нарт айгүй хэрэгтэй байгаа. Сандрах хэрэггүй байлгүй дээ, гайгүй байлгүй дээ. Ямар ч гэсэн хөөрөө дэвгүй юм болсон бол эвгүй шүү дээ. Хөөрхөөс өмнө нэг бодлын гэсэн бас зөв гэх юм уу. За нислэг жоохон айцтай хэлсэн. Дундаа ч гэсэн нэг жижигэнсэн. Тэгээс нөгөө бид нэг жоохон яах бол гэжсэн чи ашгүй амжилттай газарлаа. Тэгээд одоо бид үгүй Burger King биш юм. Юу штэ? McDonald's орж ирээд хүн болгоо нэг том бургер захиалсан. Бургер юу н бид нар идээгүй юм бэлээ бодоодсан. Тэгээ бургер захиалаад идэх гээд байж байна. Тэгээд цаг юу н онгоцны будал дээр айгүй хурдан өнгөрт юм байна. Жигтэйх гараад нэг буудалд очиод нэг 3 цаг унтчих гэсэн шаал худлаа. Тэгээд шууд одоо дараагийн нислэгээ хүлээж байна. Нэг хоёр чек. За бид нар дөнгөж хальт онгоцны будлаасаа гарчаад Бүкэтэд баяртай гэж хэлчихэд нэг сайхан амьсгалчаа орж ирлээ. Гэтэ Бүкэтийг одоо сананда яа. Үнэхээр гоё л. Хараа сайхан байна шүү. Сайхан байна. Тэгээ одоо дахиж бас яг хизээрхээ үнэндээ мэдэхгүй байгаа шүү дээ, тий? Гэтэ ер нь бол хүүхдүүдэд дагуулаа газ ирмээр нь. Учир нь одоо Монголоос шууд нислэг бараг эхэлж байна уу? Тий, Бангкок 12 сараас Бүкэт рүү яг Бүкэт рүү тий. Монголоос Бүкэт рүү шууд нислэг ойролцоогоор 6 цаг гарна л явах. Тий. Тэгээ манайхан ер нь заавал ирээрээ гэр бүлээрээ гоё юм байна шүү. За бидний бургер ирж байна. Юу лээ? Коконкан гэнэ. Гоншаа ядлаа тий. Тий, эрэгтэй эмэгтэй ингээд жоохон бас өөр хэлэх. За манайхан сайхан боллоо. Аим өлсөж байна. Байнга л өлсөж байна. Юм идээл ах идээл тий. Зя бид нар ёо нохон голтоо нэг сэцэтрахгүйгээр яг энэ ундаа төмсөд томоор авцсан чи энэ араа яг ингээд нүүртэй 600 юм хэмжээтэй шүү дээ. Ч одоо яг хэдэн сантиметр юм бэ? Ийм том Sprite. Тэгээд ийм шарсан төмөстэй. Энэ миний бургертэй. За тэгээд цароо энэ миний бургер байна. Хагигийнх нь байна. 2 давхар дандамхтай. Энд sorry. За энд болохоор юм chicken мен spicy. Манай бүлгэмд бид хэдээс нэг уйдаад байгаа хүн байна. Тэ нэг юм байнга үзээд энд ингээд энэ манай найз яг мөн байгаа. Тэ яа бүр кэсүк байн гарч шүү. Бид нар бас яг хөө бас мэдээллийг ойрхон аваад байна. Тэгэд аваад. Зөө. Сайхан боллоо. Яа энд нэг юм болох ч байна. Маш сонирхолтой юм болох ч шүү манайхаа. Манай хоёр нэг рил хийж байгаа. Тэр рилийнхэн дүрсийг авч ин тий. За. Газар өвтгшүүлээ миний буруу. Энэ арай газар нь бохор байна. Бүкэтийн шал нь бүгд ингээд дороож байд юм байна. Дороож болохоор айгүй юм хар болсон байгаа. Тийм ээ тий. За эндээс бичих юм уу тий. Окей. Манайхансан энэ рилийг орохоор үзээрэй заяа. Рил гэхин цаашаа, TikTok гэхин цаашаа тий. Одоо оронгууд нь үзэн үз. Их сонирхолтой хөөрхөн юм байлээ. Яг бичлэн үзсэн чинь. Гэтэ дөдийг өвд их амар TikTok юм шүү. Хөвтэл болоо. Нүдтэй анаа л өвдөж байгаа. Хөвтэл болоо тий. Хамгийн хэцүү тийм. За манайхан онгоцондоо суулаа. Солонгос явах. Одоо шөнийн бараг 11 12 болж байна. 6 цаг яваад Солонгостыг үүрээр буух юм байлээ. Жохон шөнийн нислэг чамцаа. Тэ гадаа Бүкэтэд бороо орж байна. Үйлээд ам шүү. Бид эдэг бидгийн яваач ингээд ам шүү. За 6 цагийн нислэг амжилт. Жохон ядарна. Ороо гайг унтчихсан тий. Азтай. Алж байна. Ясагс чи бид дөрийн хажуудлын суудлууд хөнгөө байна. Нэг нь хөвтөд ээлжлэх боломжтой. Энд чинь бүр бингол гэсэн үгтэй. Бараг джекпот. За. Гоё явцгаая. 6 цагийн аялалцсан. So far from what was. We were a thing of beauty, but we faded over time. And now it's like you never knew me. You've erased us from your mind. You
to shreds. I'm learning to hit fashion it. Every brushstroke getting bolder, brand new.